Манай сургуулийн амин сүнс болсон манай хамтран ажиллагч 60 гаруй аж ахуй нэгжүүд хамтран ажиллагчид маань цуглаа. Мэргэжилтэй боловсон хүчнийг бэлдэх. Сургуулийн 60 жилийн хугацаанд үйлдвэр аж ахуйн байгууллагын төлөөлөлтөд хэрхэн хамтарч ажилласан талаар төлөөллийг оролцуулаад бас дэлгэрэнгүй манай эрдэмтэн багш нар мэдээлэл хийлээ. Ялангуяа эднэртэйгээ хэрхэн хамтарч ажиллаж энэ сургуулийг бүтээсэн өөрөөр хэлбэл мэргэжилтэй ажилчин бэлтгэхээс ахуулаад их сургууль болцоо хэрхэн яаж хөгжсөн талаараа товчхонч гэсэн мэдээллийн хуваалцаж цаашдаа хэрхэн яаж ажиллах вэ? Ямар амжилтанд хүрэх вэ? Яаж ажиллавал илүү үр дүнтэй болох вэ? Хөтөлбөрөө яаж сайжруулах вэ? Ажил хэрэг санал онолоо солилцлоо. Энэ бол цаашдаа сургуулийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулна гэж бодож байна. Манай Апу компанийн хувьд бол анхны төгсөгч нар манай спиртийн үйлдвэрийн ажилчид болж бэлтгэгдчихсэн. За дээр нь энэ 60 жилийн хугацаанд Апу компани хүнсний технологийн коллеж хамтарч ажиллаж их олон зүйлийг ялангуяа хүнсний салбарт мэргэжилтэй ажилтан бэлтгэх чиглэлээр болох олон ажлууд хийсэн. За манай компани тус сургуультай бол хамтын ажиллагаагаа өрнүүлээд амжилттай явж байгаа. Энэ хугацаанд оюутнууд бол дадлага хийх, оюутны дадлагын техникийг товчуулж өгөх, мөн 60 жилийн ой арга хэмжээтэй уялдуулан нийт оюутнуудын дунд бол тэтгэлэг төлбөрийг зохион байгуулан ажиллаж байна. Анхан үйлдвэрийн ажилтан нарийн бовчин мэргэжлэр ажиллаж эхэлсэн хүмүүс өнөөдөр технологич болох, чанарын ялтын мэргэжилтэн болов, мөн алхах төвчний менежерийн төвчөнд хүртэл ажиллаж байгаа. Энэ бол бас тус сургуулийн сургуулийн чанар ямар байгааг бол илэрхийлж байгаа илэрхийллийн нэг хэлбэр гэж бодож байна. Ингээд та бүхэнд ажлын өндрийн амжилт хүсье. Мэргэжлийн хувьд бол чадвартай боловсон хүчин бэлдэж ингэж нийлүүлж байгаад их сургуулийнхаа хамт олонд бол маш их баярлж байна. Би нийт олонний мэргэжлүүд манай мэргэжлэлээр бол эдний сургуулийн хүүхдүүд бол үнэхээр мэргэжилтэй, чадвартай, мэдлэгтэй ийм хүүхдүүд гардаг. За энэ сургуулийн түүх 60 жилийн зохион байгуулагдсан энэ ажил олгогчтой хамтарсан энэ уулзалтанд хүрэлцэн ирсэн байна. За тэгээ энэ цаг үе болсон зөв зүйтэй ажил юм аа. За тэгээд сургуультай өөрөө бас тодорхой хугацааны үед ажиллаж исэн. За одоо хүнсний үйлдвэрийн махны салбарт 10 жил ажиллаж байна. Технологич хийж байна. Ерөнхийдөө цаашид сургуультайгаа ямар чиглэлээр хамтарч ажиллах вэ гэхээр бид нар хүргэлтийн чиглэлээр хосмог сургалт сонирхож байна. За төгсөгчдийг ажлын байраар хангаж болж байна. За төгсөгчдийг дадлагт бас бүрэн хамруулж болж байна. За удаан хугацааны тогтвортой гэрээ байгуулж ажиллахыг хүсэж саналаа бас удирдлагуудад хэлнэ, танилцуулна. Сургуулийн 60 жилийн хүрээнд дээр маш одоо арга хэмжээнд зохион байгуулагдаж байгаа. Энэ ажлын хүрээнд бас захирлуудын өглөөний уулзалтыг зөж ирсэндээ маш их баяртай байна. Хушган брендийг төлөөлж өнөөдрийн үйл ажиллагаанд оролцлоо. Үнэхээр үр дүнтэй сайхан үйл ажиллагаа боллоо. Өнөөдрийн арга хэмжээний хувьд маш олон хүнсний үйлдвэрлэлийн түүхий болсон хамт олоннуудтай уулзаж дараачийн хойч ирээдүйг болсон ажилчид болон инженерүүдэд бэлтгэх арга хэмжээний талаар хэлэлцсэндээ маш их баяртай байна. Үр дүнд удахгүй өгнө гэдгээр итгэлтэй байна. За өнөөдөр технологийн коллеж маань технологийн их сургууль болсон байна. За тэгээд манайх Мөнхбаатар гээд хүнсний үйлдвэр, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. За 2003 оноос хойш технологийн их сургуультайгаа хамтарч ажиллаж байгаа. Тэгээд өнөөдөр коллежээс их сургууль болтой бас 60 жилийн хугацаанд өсөж бүтсэн байна. Одоо удахгүй болох гэж байгаа 60 жилийн ойн мэндийг нийт суралцагчид үйлдвэр аж ахуйн газрын төлөөлөл та бүхэндөө дэвшүүлж байна.
удахгүй болгож байгаа сургуулийнхаа 60 жилийн ойд баярын мэнд хүргэцгээе. Энэхүү сургуулийн минь одоо түүх 60 жилийн одоо удахгүй болж байгаа. Тэгээд энэхүү сургуулийг төгсөн үе үеийн одоо мянган тогооч одоо технологичтойгоо энэхүү сайхан арга хэмжээнд идэвхтэй оролцож сайхан жаргаж байгаараа гэж хүсэн өрөөё. Баярлалаа. Та бүхэндээ удахгүй болох 60 жилийн ойн баярын мэндийг хүргье. За удахгүй болгож байгаа 60 жилийн ойд нь халуун баяр хүргье. Удахгүй болох 60 жилийн ойн арга хэмжээний баярын мэндийг нийт ажиллагчид, албан хаагчид, төгсөгчид, оюутнуудаа баярын мэндийг хүргье. Удахгүй болох 60 жилийн ойн баярын мэндийг технологийн их сургуультай хүргэж байна. Удахгүй болох гэж байгаа түүх 60 жилийн ойн баярын мэндийг хүргье. Дэмжиж ажиллаж байгаа энэ хүнс технологийн их сургуулийн одоо хамт олондоо бол ажлын амжилт хүсье. Бүгдэнд нь бол одоо бас 60 жилийн болох гэж байгаа учраас одоо баярын бас мэдлэгийг хүргье. Удахгүй болох гэж байгаа 60 жилийн ойн баярын мэндийг бүтэнд хүргье. Баярлалаа. Өнөөдрийн арга хэмжээ маань маш сайхан боллоо. Хүрэлцэн ирсэндээ баяртай байна. Удахгүй болох 60 жилийн ойн баярын мэндийг хүргье. За хүнсний үйлдвэрлэл технологийн их сургуулийн одоо удирдлагуудаа багш нартаа, оюутнуудаа удахгүй болох одоо 60 жилийн баярын мэнд хүргэж ажиргал сайн сайхан өгсөн өрөөё. Удахгүй болох 60 жилийн баярын мэндийг хүргье. Удахгүй болох одоо манай түүхт 60 жилийн арга хэмжээ маань тун удахгүй болно. Энтэй холбогдуулаад манай сургуультай холбоотой эрдэмтэн багш, ажилтан, албан хаагч нар хамтран ажиллаж та бүхэндээ баярын мэндийг түшүүлье.